Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бүгдээрээ болзооны апаар танилцаж бүтлгүүцсэн хэд хэдэн эргүүдийн талаар ярилцсан. Массачусетс мужид амьдардаг 40 настай Шэлби Симпсон гэх эмэгтэй тиймдэр гүйлгэж гаад өөрөөсөө 7 настай дүү 33 настай Кристофер Кастельотой мэйч болсон. 12 сарын дундуур зул сар болох төгжөөсөн учраас хийн энэ зул сараар найз залуу бүсгүйтэй болохыг хүсч уулзахаар болоход Крис Шэлбиг намайг аав маань гэрээсээ авч болох уу гэдэг. Ингээд Шэлби анхны болцоогоо хийхээр 7 настай дүү Крисийг авахар аавынх руу очиход нэлээд согтсон юм шиг харагдсан тэрээр Шэлбигийн хажууд суугаад машинаар хаашаа чамаагүй явцгаа гэдэг. Шэлбиж зөвшөөрч машинаа жолоож байгаа хооронд Крис халааснасаа дарс гаргаж ирээд уух ба ойрхон харагдсан банкны зогсоол зогсчихоо. Удахгүй болохоор намаа гарч иртэл түр хүлээгээрээ гэд малгай өмсөж банк руу орсон. Шэлбиж ATM-нээс мөнгө авахар орж байгаа юм бах та гэж боджээ. Ингээд удалгүй Крис гартаа мөнгө барьсаар машинд орж ирсэн бөгөөд нөгөө гартаа буу барьж Шэлбиг нь толгойд тулгаад яв гэдэг. Айсан Шэлби заасан зүг рүү явж байгаа хооронд гинэт цагдаагийн машинууд гарч ирээд тэднийг дагсан. Энэ хооронд Крис бууга тулгсан хിവэрээ хурдан яв гэдэгч Шэлби гинэт торомсоо гიშгэж хаалгаа онгойлгоод гүйсний дараа цагдаа нар машиныг бүслэхэд Крис гарч ирээд цагдаа нар руу нулимж зодтолдоод явахгүй гэд бөө юм болсон. Тэрээр жинхнээсээ машингүй байсан юм шиг байгаа. Шэлбигийн машинаар банк руу очиод ATM-нээс биш тейлер дээр нь очиж буугаар сүрдүүлээд надад яг одоо үнэхээр хэцүү байна. Хурдан мөнгө өг гэжээ. Ингээд тейлерээс $1000 авч машинд ирээд Шэлбиг хурдан яв гэж сүрдүүлсэн. Цагдаа нар тэднийг хоёулангийн цагдаагийн газар руу авч явсан. Шэлби зүгээр л тендерээс танилцсан залуутайгаа уулзах гэж яваад хулгай эсэргээр баривчлагдсан бол Крис хулгай цагдаагийн ажилчдыг албан үүргээ биелүүлэхэд саад болсон. Хууль бус зэвсэг хэрэгэлсэн эргээр баривчлагдсан. Тухайн үед хэрэгэлсэн муу аавынх нь юм байна. Тэгэхээр Крис гэр, машин бүр буучгүй гэсэн үг. Улгүй Шэлби гин буруугүй тогтоогдож суллагдсан бол Крис 5 жилийн хорхол авсан. Дараагийнх нь 2018 онд Нью-Йорк мужийн Лонг Айландад амьдардаг 35 настай Кейтлин гэх эмэгтэй олон хүмүүсийн адилаар болзооны апаар дамжуулан найз залуутайгаа танилцсан. Нэрийг нь Эрик гэдэг. Эрик Кейтлинээс 2 насаар дүү 33 настай санхүүгийн зөвлөхөөр ажилдаг орлого сайтай нэлээд завгүй амьдралтай хүн юм байна. Тэд уулзаад бие биедээ дурлаж 2 жил гаруй ирэхэх үедээ хамт аялж хоёр талынхаа аав ээжүүдтэй уулзсан бүр хамт амьдардаг болсон. Кейтлиний хувьд өмнөх найз залуу нь өөрийнх нь төрсөн өдрийг тэмдэглэж өгч байхдаа халтарч унаад толгоогоо цохиж 6 хоногийн турш ухаангүй эмнэлэг твтэж чад нас орсон учраас энэ эргээс болоод нэлээд сэтгэлийн шарахтай байсан ч Эриктэй уулзснаас хойш сэтгэл зүйн хувьд эдгэрч эхэлсэн гин. Үерхэд жил гарan болох үед Эрик Кейтлинд гэрлэх санал тавьж хурим их өдрөө хүртэл товлсон. Гэтэл 2020 оны 8 сард хурмын өмнөх өдрийн өглөө Эрик зүрхний шигдээсээр нас орсон. Кейтлин болон Эрикийн гэр бүлийнхэн бүгд маш их цочирдож хуримныхаа өмнөх өдөр Кейтлин хамт амьдардаг гэртээ ойр ганцаараа үлджээ. 2 жилийн дараа Эрикийг мартаж чадахгүй шаналж зовсон тэрээр 2022 оны 8 сард Эрикийн төрсөн өдөр Инстаграмаа хүлээж гаад санамсаргүй нэг пост олж унсан нь Эрик өнөөдөр чиний төрсөн өдөр болж байна. Чи наанаа сайн байгаа зү? Би одоо хүртэл чамайг санаж ганцаардж гин гэсэн Эрик гэдэг хүнийг дурссан пост байсан. Кейтлин яаж энэ эмэгтэйгийн найз залуу Эриктэй адилхан нэр настай байдаг байна. Бүр нас орсон өдөр нь хүртэл адилхан юм байна гэж бодоод хаяг руу нь хальт орж үтсэн ч танихгүй юм байсан тул нэг ихэн бодоогүй өнгөрөөсөн. Гэтэл хэдэн хоногийн дараа энэ пост бодогдсоор байсан тул пост хийсэн рүү чатчгэд нөгөө эмэгтэй нь Нью-Йоркод биш бүр өөр газар амьдардаг бөгөөд нас орсон найз залуугийнхаа зургийг авалтал хурмаа их гэжсэн Эрикийн зураг мөн байв. Эрик Кейтлинд гэрлэх санал тавихаасаа 7 сарын өмнө байнга өөр эмэгтэйчүүдтэй уулзаж холын зайн үерхэл хийжсэн. Эрикийг мартаж чадахгүй хамт амьдардаг гэртээ байсаар байсан Кейтлин энэ бүхнийг мэдсэн даруйдаа тэр гэрээс нүүсэн бөгөөд одоо аав ээжиндээ амьдрангаа сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгааг нь. Дээрээс нь Эрик зүрхний шигдээсээр нас орсон гэдэгт архаг өвчнөөс болоод зүрхний шигдээс болсон юм байна. Гэхдээ энэ талаар 2 жил үерхэж гэрлэхээр төлөвлөсөн Кейтлинд огт хэлээгүй. Өмнөх хоёр эргийг сонсоод эмэгтэйчүүд л болгоомжтой ах хэрэгтэй мэн гэж бодож болохгүй. Эрэгтэй хүмүүс ч бас болгоомжтой ах хэрэгтэй. Колумбиад амьдардаг Аз эрэгтэй болзооны апаар дамжуулан нэг эмэгтэйтэй танилцаж хаана уулзгаа ярилцахад эмэгтэй шууд танаа гэр рүү очие гэдэг. Залуу гадуур уулзаж хоол идэхгүй зүгээр үү гэхэд би эмэгтэйдүүтэйгээ хамт танаад очиж болох уу? Тэгээд хамтдаа танаа улсын хоолыг захиалж эцгээгээд анхны болцоогоо хоёр эмэгтэй хүнтэй гэртээ ихээр болсон. Ингээд хүргэлтийн хоол ирж залуу хоолноос нэг халбагыг идээсэрэхэд юу ч санахгүй болсон мэжээ. Тэрээр хэдэн цагийн дараа биш бүр 3 хоногийн дараас ирсэн. Гэртээ танихгүй хүмүүс авчрах гэж байгаа учраас өмнө нь найздаа нэг эмэгтэйтэй гэртээ болцох гэж байгаа.
Холбогдож болохгүй бол манай гэрт ирээрэй гэж хэлсэн байжээ. Найз нь тэр өдөр хичнээн залгасан ч уцаа авахгүйсэн тул гэрт нь очтол хаана юу байгааг нь мэддэхээ олтлоо замбраагүй болсон байх ба залуу эмнэлэгт хүргэгдэж 3 хоногийн дараас ирсэн. Ингээд болоогүй залуугийн картыг авч явж хаа сайгүй уншуулж үнтэй бүгд хувцснууд авч байгаа бичлэгийг нь олон нийтэд цацаж эрен сурвалж ялсан юм байна. Тэгэхээр хүнтэй интернетээр танилцах юм бол болгоомжтой ах хэрэгтэй. Ер нь хамгийн анхны болцоогоо хувийн гэр, хувийн газраа биш аль болох олон нийтийн газар хийвэл илүү аюулгүй байх. Дараагийнх нь Reddit дээр нэг эмэгтэйгийн бичсэн пост. Бас л Tinder-ээр залуутай танилцаад хамт пив уугаар болсон бөгөөд таалагдаагүй болохоор 30 минут орчим хамт байжгаад залууг метроны буудлын урд буулгаж баяртай гэж салаад өөрөө цаашаа дэлгүүр кофе шоп ороод явж итэл нөгөө залуу нь түүнийг нууцаар дагж исэн. Амар байгаа зү. Өөр нэг эмэгтэй 189 см өндөртэй залуутай матч болж уулзахад үнэндээ 167 см өндөртэй байсан. Гайхсан ч зөвхөн өндрөөр нь дүгнээд явах уу гэж бодоод хамт ярилцсан ч бас л болоогүй. Энэ залуугийн өндрөөс нь гадна нохой тэжээдэг, нохоонд хайртай гэж бичсэн байгаа нэмэгтэй таалагдаж матч болсон юм байна. Ингээд ярих юмгүй болсон эмэгтэй нохооныхон талаар асуухад тэр миний нохоо биш ээ, манай хөршөөх. Эмэгтэйчүүдийн ихэнх нь нохоонд дуртай болохоор ийм зураг тавих юм бол матч болж чаддаг. Чам дээр ч гэсэн энэ ажилласан байгаа зү гэдэг. Өнөөдрийн ярьсан юмнууд зүгээр л зах цухна. Өмнө нь бас нэг хөгшин эмэгтэй интернетээр танилцсан залуутайгаа уулзгаар бүр гадаад руу явж исэн бичлэгийг бас үзчихсэн хүмүүс байгаа. Ер нь манайхан интернетээр хүнтэй танилцахдаа боломжтойгоор та нарт болзооны апп болон интернетэд хүнтэй танилцаад бүтлгүүдчихсэн зүйл байгаа бол сэтгэгдэл хэсэгт бичээрэй. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дууслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.